Шөндөө дандаа ингээд 2-3 удаа сэрдэг. За тэрний хөвчлэн нэг юм сэрүүлэгтэй юм шиг 2-3 цаг юм уу эсвэл 4-5 цаг ялдаа дандаа хүмүүс маань зочид сэрээдэг тий. Эдгээр зүйлс маань бид нарыг нөгөө нойрны чанартай тэр байдлыг алдагдуулчдаг учраас нойр бодолд хүрэх боломжтой гэсэн. Нэг өдөр унтаад нэг өдөр унтахгүй байгаад эсвэл нэг бол бүр өглөө үүрц адил гүлэсөрөө байгаад нэг цурам чийсэнгэ гэж зарим хүмүүс ирдэг тий. Тэгэхээр тийм нойр байгаад ах юм бол эсвэл эсрэгээрээ бүр олон цагаар унтаад ах юм бол бидний нойрны хэмнэл маань алдагдана. Тэгээ энэ маань нөгөө нэг удаа хүн унтаагүй байж болно. Тэгээд нөгөө өдөр тутмынхаа амьдралыг гэж бодоод нөгөө тоохгүй яваад байдаг. Гэтэл нойр маань ерөөсөө хизээж хөвгддгүй маа. За нойр гэдэг бол яг л бидний утасны цэнэглэгч. Тэ утас гэдэг нь бидний тарих байх нь. Тэгэхээр тарихыг одоо юу гэдгийг утсыг хэр цэнэгтэй байна гэдгээс л тухайн хэрэгцээг нь хангадаг тийм үү. Тэгээ яг үүнтэй адилхан бидний тарих гэдэг хэрэгтэн маань бидний биеийг авч явж байгаа гол удирдлага учраас тэр удирдлагаа зөв удирдахын тулд амраах хэрэгтэй гэсэн үг.